За аймгийн эрдэнэ төлөвчдийн хурал болон улсын хурлын сонгуульд Монгол Ардын нам үнэлэхгүй ялалт байгууллаа. Тэгэхээр танаа нам бол 29 суудлыг бас авч чадлаа. Та бүхэн бол одоо бас нэгэн зорилгын дор нэгдэж ажиллаа. Сая түр үнэлгээ гардаж авч сэтгэлээс За баярлалаа. Тэгээд улсын хурлын сонгуул, орон нутгийн сонгуул 29-нд ингээ хамтдаа амжилттай шударга бас яваад дууслаа. Энэ удаагийн сонгуульд Дорногов аймгийн иргэд маань Монгол Ардын намыг дэмжижээ. Монгол Ардын намыг дэмжиж нийт гишүүдийн одоо нийт иргэдийн маань 72.2% маань Монгол Ардын намыг дэмжсэн байна. Бид улсын хурлын 12-13 дугаар тойрогт бас ялт байгууллаа. Улсын хурлын 13 дугаар тойрогт ялт байгуулсан Орхогийн дэлгэр сайхан байгаа маань Монгол улсын хэмжээнд байхгүйгээр их санал авч одоо Монгол улсын хэмжээнд түүхэнд байхгүйгээр ийм рекордыг бас тогтоолоо. Дээр нь 12 дугаар тойрогт нэр дэвшсэн манай Гомболтогийн мөнгө цэцэг манаас ялалт байгууллаа. Аймаг орон нутагт үндсэндээ бид 29-31 суудлын 29-ыг авлаа. Тэгэхээр одоо Монгол Ардын намыг ард иргэд маань дэмжиж байна. Бид хамтдаа мөрийн өдрийн нам бас Дорногов аймгийн иргэд маань дэмжиж байна. Бид энэ ойрын 4 жилд Дорногов аймгаа хөгжүүлнэ. Маш эрчтэй, эрчимтэй хөгжүүлэх болно. Өнөөдөр тусгагдсан ажлуудаас одоо хамгийн түрүүд хэрэгжих боломжтой ажлуудыг тань мэддэг. Хамгийн түрүүнд бид 7 сарын 30-нд замын үйл болон Дорногов аймагт Монгол Ардын нам ард иргэдтэй баярлсан талархснаа илэрхийлж бид цэнгүүний зохион байгуулна. 8 сард бид залуу гэр бүлд Ахмадууд түрүү үүшгний албан тушаалтнуудад зориулсан хороол үндсэндээ барьж явуулах ажлаа эхлүүлнэ. Хорооллыг бол бид нэгдсэн журмаар 10 суурийг 10 байшингууд зэрэг эхлэх гэсэн бодолтой байж байгаа.